Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар Python програмчлалын хэлэн дээр if функцийг хэрхэн ажиллах талаар тайлбарлая. За инхийн тулд бид нар A, B гэсэн хоёр өсчийг компьютерийн гараас бүхэл тайлбар авах ёстой. Инхийн тулд дараах үйлдэлийг хийж өгье. Input функцэн дотор input A number. За ингэ авчиад. За дараа нь B хувьсгчийг бүхэл тайлбараар зарлаад input функцаар дотор нь input B number. За ингэж үтснээ дараагаар одоо if бичнэ. If бол бичихэд маш амархан. If гэдэг л хөрөөгөө бичлээ. Ард нь AS B их. За тодорхойлох цэгээ тавиад enter дарна. Тэнгүүд AS B их үед тийм үү? AS B ихээ гэсэн текст хэвлэгдэнэ. Харин else буюу if эсрэг үйлдэлийн үед print B-гээс A их гэсэн текстийг хэвлэнэ. За ингээд энэ утга ажиллуулад үзье. Run store-оор дараад ажиллуулахад input A number гэдэг A-ийн тоог гараас компьютерийн keyboard дээрээс оруулж өгнө 23. B-ийн утга 12 гэж оруулъя. За дэлгэцэнд AS B нэх гэж хэвлэгдсэн байна. Харин дараагийн одоо AS B нэх утгыг ажиллуулж үзье. 56. За B-ийн утга оруулж өгье 22. За ингээд AS B гэсэн утга хэвлэгдсэн байна. За энэхүү програмыг товч тайлбарлая. За энэхүү програм дээр A, B гэсэн хоёр бүхэл тоог компьютерийн гараас өгдлийг оруулаад за оруулсныхан дараа B-гээс A их бол if үйлдэлээр AS B нэх гэж хэвлээд харин AS B их бол B-гээс A нэх гэж хэвлсэн байна. If үйлдэл нь тухайн нөхцөлийн дагуу үнэн бол доорх зүйлийг хэвлээд худал бол else нөхцөлд дараах нөхцөлийг хэвлэнэ. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Pro хийж сувга subscribe хийж дагаарай.